За сайн байцгаана уу манай ихний ордных нь за та бүхэндээ одоо энэ өдөр ямар амгалан айлтгая. За дараагийн 3 сарын одоо хайр сэтгэлийн амьдралд юу тохиолдох вэ гэсэн юу уншлага эхэлж байна. За энэ дээр одоо ер нь та бүхэн одоо жишээлбэл ихний ордныхан одоо нарны ордон нь одоо ихний ордон. За сарны ордон нь юу юм бэ? Сарны ордноор одоо нарны ордны уншлага таахгүй сарны ордныхаа уншлагыг заавал олж уншаарай гэж зөвлөх байна. Тийм ээ. За сарны ордноо олоход одоо илүү наривчлалтай гарч илүү одоо танд нарны ордон бол зөвхөн одоо ерөнхийлсөн зурлага байдаг шүү. Тийм ээ. Сарны ордон бол одоо илүү одоо наривчилсан одоо төрсөн цаг энтер ордог учраас одоо илүү наривчлалтай гардаг шүү. За Google дээр болоод одоо сарны ордноо олж заавал уншаарай гэж зөвлөх байна. За ингээд уншлаганд орё. За манай ихний ордныханд дараагийн 3 сар одоо маш сайхан сар байхад харагдаж байна. Тийм ээ. За энэ дээр одоо бас сайнны хажуугаар сар юм бас байгаад хэлнэ. За ингээд ер нь бол одоо яг манай ихнийхэн нэг одоо нэг хаалгыг хаасан харагдаж байна. Тийм ээ. За нэлээд одоо асуудалтай юм харьцаа одоо дууссан одоо шинээр одоо сайхан өөрийгөө одоо бэлтгэж өөрийгөө одоо сайхан шинэ одоо алхам амьдралдаа хийж байгаа харагдаж байна. За энд одоо хайр сэтгэлийн амьдрал дээр одоо definitely одоо шинэ хүн байна. Тийм ээ. За шинэ одоо танилцсан байгаа ч юм уу. Одоо харьцаа дөнгөж эхэлж байгаа магадлал өндөртэй байна. Тийм ээ. За мөн одоо ажил төрөл одоо ажил төрөл дээр одоо хэцтэй одоо мөнгө төгрөг одоо орж ирсэн ийм байдал харагдаж байна. Одоо санаж байгаагүй газраас мөнгө орж ирэх эсвэл одоо юу юм илүү цалин одоо илүү сарын цалин юу эдгийн цалин мөнгө нэмэгдэх ийм магадлал өндөртэй харагдаж байна шүү. За энэ шинэ хүн одоо нэг хар устай бор царайтай ч юм уу тийм ээ. Нэг сахал устай ч юм уу иймэрхүү хүн байгаа харагдаад байна. За нөгөө талаар одоо эмэгтэйчүүд адилхан баруун устай гэж ойлгоё. За энэ эхлэлийг одоо ингээд эхлүүлээд одоо зөргтойхон шиг ороороо ерөнхийдөө дараагийн 3 сард одоо шин амьдралын одоо шин сайхан зөвлөд тийм ээ одоо шинэ алхмууд хийсэн ийм сайхан сар байх нэ. За би энэ дээр одоо X юм уу аль эсвэл одоо ажиллаж байгаа хүнтэйгээ одоо нэг ажилд ажилладаг юм уу эсвэл нэг бизнес эрхэлдэг юм уу гэж харж байна. Яагаад гэвэл эргэн тойрны улсууд бас нэг жоохон ховж ихтэй байна гэдгийг хэлье. Яагаад гэх юм бол одоо энэ хүн магадгүй одоо дарга зэрэгч юм уу эсвэл таны ахлах ажилтан юм уу аль эсвэл одоо ямар нэг одоо төрийн байгууллагын одоо өндөр албан тушаалтай ч юм уу тийм ээ. Ямар ч байсан эсвэл ихэд хөрөнгөтэй нэр хүнд бүхий хүн ч юм уу тийм. За тийм учраас одоо ховж их байна гэж харж байна тийм. За энэ дээр одоо мөн одоо за би түр ховж байгааг хэлсэн тийм ээ. За одоо маш их энэ хүн одоо таны амьдралд орж ирснээр одоо амьдралыг чинь өөрчлөх нэ л гэж харж байна тийм. За их сайн тал байгаа одоо мөнгөтэй шинэ байшин савнд орох тийм орсон харагдаж байна тийм ээ. За мөнгө төгрөг харагдаж байна. За би энэ дээр одоо бизнесийн хамтрагч юм шиг харагдаад байна да. За энэ дээр одоо би бас өгөх зөвлөгөө байна тийм ээ. За хэдийгээр ингээд сайхан зүйл ихс байгаа боловч тийм ээ. За ер нь бол ямар нэг байдлаар нэг хүнээс хамааралтай болохоос бол сэргийлээрээ ер нь эдийн засгийн байдлаар одоо өөрийнхөө аваа явуулдаг эмэгтэйч бай эрэгтэйч бай ер нь бол өөрийгөө аваа явуучих чадaltaй болж байж тийм ээ. Тэгжээж одоо дараагийн амьдралыг зохиовол одоо илүү бат бөх харьцаа үүсэх магадлал тун өндөр байдаг шүү. За энэ дээр би харахад бол одоо хит их найдсан тийм ээ. Одоо нэг талаар одоо эсвэл та мөнгөтэй эсвэл нөгөө түн мөнгөтэй тийм нэг хэтэрхий их одоо
одоо юу гэдгийг нэг талыг одоо нэг талаар заавал одоо хамааралтай байгаа юм байдал харагдаад байна шүү тий. Урд алдааг бол давтах шаардлага байхгүй. Эхлээд одоо шинэ харьцаандаа өөрийгөө хайрлаж эхлээрэй гэсэн зөвлөгөө байгаад байна шүү тийм ээ. Урд нь ямар алдаа гаргасан тэрийг давтахгүй өөрийгөө нэгдүгээр тавина тийм ээ. Дараа нь дараа нь таныг одоо өөрийгөө хайрлаж байгаа хүнийг одоо хүн хайрлах нь тодорхой шүү тийм ээ. За тэгээд одоо хэд их одоо энэ хүнээс одоо хамааралтай болохоос бас сэргийлээрээ. Яагаад гэх юм бол одоо ховж ивлэх дараа нь одоо өөрөө бас гонсоож үлдэх магадлал өндөртэй шүү тийм ээ. За ийм мессежнүүд байна. За энд одоо би бас нэг хамт ажилладаг одоо X одоо нөхөр авгаа хоёр шиг л харагдах юм. За men female ч нь бол одоо эхнэр нөхөр хоёр шиг л харагдаад байна. За энэ хамт ажилладаг улсууд за тэгээд энэ дээр одоо бас өөр хүнтэй болсон энд одоо ховж яригдсан иймэрхүү асуудлууд одоо яхаа мэдэхгүй байгаа. Эсвэл одоо хүмүүс их хил аманд оруулж байгаа юм асуудал харагдаж байна шүү. Энэ дээр анхаараарай. За энд одоо сэтгэл зовоосоо асуудал нь одоо юу гэхээр одоо өнгөрснийг тавьж явуулъя. За одоо яг энд бас нэг хэсэг ийм хүмүүс харагдаад байна л да. За яг өнгөрсөн ингээ болоо явчихжээ. Яг хамт ажилладаг өдөр болгон ханддаг байж магадгүй тийм ээ. Гэхдээ одоо шинэ харьцаанд одоо ач холбогдол өгөхгүй байгаа юм шиг тийм ээ. За ер нь бол яг дууссан байх шүү. Хуучин хаалгыг одоо юу гэдгийг өнгөрснийг хааж шинэ эхлэл эхэлдэг гэдгийг одоо бас анхаараарай тийм ээ. За тийм учраас одоо өнгөрсөн хаалгыг зөрөгтэй хагаа шинийг эхлүүлээрэй тийм ээ. Энэ 3 сард одоо өөртөө ажиллаарай, өөрийгөө хайрлаарай. Одоо шинэ энэ харьцаандаа одоо нэг жоохон анхаарал өгөөд одоо хандуулаад үзээрэй гэдэг юм уу тий. За ингэж зөвлөх байна тийм ээ. За ингээд та бүхэндээ ингээд амжилт хүсье. Та бүхэн одоо хувийн онцлог сонирхож байгаа бол одоо миний Facebook page Монгол Start Tyrod гэсэн Facebook page-ээр хандаж одоо тодорхой мэдээлэл аваарай. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Баяртай.